улсын их сургуулийн социологи нийгмийн ажлын техникийн нийгмийн ажил хөтөлбөрийг 2024 онд төгссөн. Төгссөн цагаас хойш 108 хүүхдийн шуурхай тусламж хамгааллын төвийн хүүхд хамгааллын нийгмийн ажилтнаар 2 жил хагас хугацаанд ажиллаж байна. За миний хувьд болохоор яг анх төр хамгаалах байранд болохоор ээлжийн нийгмийн ажилтнаар ажилладаг байсан. Яг хүүхдүүдтэйгээ тулж үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээ хөгжлийн боловсролын асранх за үйлчлэгийг нь үзүүлж ажилладаг байсан. За тэгээ 6 сар ажиллаад яг тэрний дараагаас болохоор өдрийн нийгмийн ажилтнаар ажиллаад хүүхдүүдийнхээ холбон зурчлах үйлчлэгийг бол хариуцдаг. Кейс менежмент одоо дуусаад үе шатна ар гэртээ нэгтгэдэг юм уу асрамж халамжийн төв рүү халдах юм уу гэх мэтчлэн ажлыг хариуцж яг төлөв хийдэг ажилладаг байгаа. За мөн дээрэс нь эрүүл мэндийн үйлчлэгэнд холбон зурчлах за боловсролын үйлчлэгийг засалсан хүүхдүүдийг сургуульд холбон зурчлах гэх мэтчлэн үйлчлэгийг бол хариуцж ажилладаг. 108 төвийн төр хамгаалах байр нь 21 аймаг Аслагдмал дүүргийн хаягтай хүүхдүүдийг авдаг. Анх 2017 онд засгийн газрыг тогтоолоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа эхлүүлснээс хойш 2025 оны сүүлийн эцэст хүртэл 5100 хүүхдэд үйлчлэгээ үзүүлж ажилласан байна. Өдөрт дунджаар 20-с 25 хүүхдэд хүүхэд хамгааллын нөхөн сэргийх үйлчлэгээ үзүүлсэн тус хамгаалах байрныхыг эрүүл мэндийн боловсролын асар болон эрх зүйн тусалцаа үзүүлэх хөгжлийн үйлчлэгээ үзүүлэн ажиллаж байна. Манай төв дээр болохоор мэрэгжлийн нийгмийн ажиллагын одоо давуу талын үе гэмээр яг мэрэгжлийн үйлчлэгийг цогцоор нь хүргэх одоо мэрэгжлийн бол илүү цогцоор нь хүргэх чадвартай байдаг. Тэг яг юм хүчрхийлэлд өрцөн эмзэг мэдрэмтгий хүүхдүүдэд ажиллахад бол нөхцөл байдлын үнэлгээ хийхээс эхлээд одоо бүх зүйл дээр маш мэдрэмжтэй мэрэгжлийн байхыг бол шаарддаг. Тэгээд яг хүчрхийлэлд өрцөн хүүхдүүд илүү анхаарал хайр халамж хүсэж байдаг. Тэгэхээр яг мэрэгжлийн нийгмийн ажилтнууд тэр мэрэгжлийн зүгээс мэрэгжлийн хилцаарыг баримтлаад ёс зүйтэй нууцлал алдагдуулахгүйгээр мэрэгжлийн түвшинд үзүүлж чаддаг учраас заавал мэрэгжлийн хүн ажиллах ёстой гэж боддог. Яг ингээд нөгөө манай одоо төр хамгаалах байраар үйлчлүүлж байгаа хүүхдүүд ерөөхдөө бол заавлын өөрчлөлттэй гинт ингээд одоо сэтгэл санаанд докторгүй болоод байгууллагын төвшил эвдэх ч юм уу эсвэл нийгмийн ажилтны биед халтгах одоо орлого хийх гэдэг ч юм уу эсвэл бусад хүүхдүүдийг дээрлэхийг одоо уур амьсгалыг бол маш их хэвддэг юм тохиолдол айгүй гардаг. Тэгээ дээрэс нь ерөөхдөө бол дахин одоо нийгмийн ажилтнууд өөрсдөө маш их одоо сэтгэл зүйн хувьд ачаалал дарамт тавдаг. Тэгэхээр нөгөө стресс менежментийн зүйлүүд айгүй шаардлагатай байдаг. Дээрээс нөгөө одоо манай ээлжийн нийгмийн ажилтнууд юм уу 24 цагаар ингээд тасралтгүй одоо юм хүнд орчин нөхцөлд ингээд ажиллаж байгаа учраас одоо эрүүл мэндийн хувьд бас анхаарах шаардлагатай асуудлууд зөндөө гардаг. Одоо яг уцаартай 24 цаг тасралтгүй дуудлага авч байгаа хүмүүсийн сонсголоос эхлээд ерөөдөө бол эрүүл мэнд талаасаа сэтгэл зүй талаасаа бид нар бол маш их ачаалалтай ажилладаг. Тийм манай салбар бас ер нь нийгмийн баталгаа талаас ер нь албаагчдын нийгмийн баталгаа бол ерөнхийдөө яг салбар одоо тэр чигт ингээд асуудалтай байдаг. Яг ингээд зөвхөн манайд ч биш яг энэ угаасаа манай байгууллага тийш салбар дундын тийм нийгмийн баталгаа бол үнэхээр хангалттай байдаг. Тэгтээ яг манай байгууллагын зүгээс болохоор нөгөө ажилчдынхаа одоо эрүүл байх юм бол энэ хүн өөрөө одоо биеийн хувьд эрүүл байвал ажлаа одоо сайн хийж чадах юм байна. Хүүхдээ илүү анхаарал халамж тавьж чадах юм байна гэдэг үднээс эрүүл мэндийн үйлчилгээнд бол одоо сайн хамруулдаг. Тэгээ улиралд нэг удаа ч юм уу эсвэл эрүүл мэндийн бүтэн одоо шинжилгээний онцлогоонд хамруулаад тэгээ шаардлагатай тохиол өдрийн болон хэвтийн эмчилгүүлэх боломжоор бол хангаж байгаа. Нийгмийн ажилтнууд нийгэмд маш том нөлөө үзүүлж байгаа ч нэр хүнд үнэлэмж муутай байгааг тэд хэлж байна. Сүүлийн жилүүдэд нийгмийн ажилтнуудын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд анхаарч нийгмийн ажлын тухай анхдагч хуулийг саран чөлөөн гишүүн улсын хурлд өргөн мэдүүлж хэлцгэсгийг дэмжсэн. Хуулийн төслийн хүрээнд одоогоор Дархан, Булган, Төв зэрэг 7 аймгийн нийгмийн ажилтнуудад хуулийн төслийг танилцуулж санал хүслийг нь сонсож ажиллаж байна. Нийгмийн ажлын тухай хууль цалингийн нэмэгдэл нийгмийн баталгааг сайжруулах зохицуултыг хийж шийдвэрлэхийг хүслээ.